Хань чинь таныг үзэн ядах биш. Харин ч үнэлж багтахаар үйлдэлийг өдөр бүр хийх нь чухал байна. Хосуудын зөвлөгөөний жишээ түүхүүдээс харж байхад одоо бие биенийгээ уурлуулахаар, бие биенийгээ гомдоохоор үйлдэлийг маш их хийдэг, давтаж хийдэг. За нөгөө нэг архины асуудал, зугаа цангалын асуудал, цаг гаргадгүй асуудал, сэтгэл гаргадгүй асуудал. Энэ бүхэн чинь эргээд харилцааг баг багаар ингээл хөргөөд идэг. Таныг үнэлж, багтаж, танд баярлаж ингэж амьдрах ёстой болохоос биш. Танд гомдож, таныг зөвхөж, таныг өөрчлөх гэж одоо ядаж хичээж амьдрах гэж байхгүй шүү. Өдөр болгон ийм уцаартай, хэрүүлтэй, стресстэй амьдрах гэдэг бол хосын харилцааг тэр чигээр нь хөндий хөдөн болгодог. Тэгэхээр ханигаа уурлуулсан, хандаа муухай мэдрэмж өгсөн ийм харилцаанаас илүүгээр ханигаа баярлуулах, хандаа нийцтэй ийм харилцааг хамтдаа ярилцаж, хамтдаа зөвшөлдсөж хийдэг байх нь чухал байна. Тэгэхээр үргэлж хоорондоо ярилцаж бие биедээ таатай харилцааг хэрэгжүүлээрэй.